Бай зарай. Чи бор нүдтэй биш. Чи бол хар нүдтэй. Чи Аз хүүхэд. Гэд тусдаа ганцаарангийн нэг зогсоосон гэсэн. Энэ бүтээлээ хийж явахдаа жирэмсэн байсан гэсэн. Энд чи Америк штэ гэж хэлж яхад нь нөгөө нэг продюсер эмэгтэй маань жоохон доо. Хичнээн энэ Америкч гэсэндээ энэ бол Солонгос хүмүүсийн гэр. Энд Солонгос хүмүүс амьдардаг. Тийм учраас манай Солонгос улсын соёл нь гутлаа тайлж орох хэрэгтэй байдаг. Тэгэхээр гутлаа тайлаад орцгоо. Hi YouTube. Hi YouTube. Шинэ бичлэгтэй тавтай морил. Энэ удаагийн бичлэг бол Not our fans. When you mess with our fans. За, Солонгост бүр нэлээд шуугилж байгаа, одлоод байгаа. Солонгос гэлтэхгүй бүр Холливуудад бодолж байгаа энэ киноны талаар ярилцах болно. Өнөөдөр бичлэг эхлүүлэхээс өмнө ийм хөрхөн амттай хүрчирсэн. Энэ ингээд цүнх болдог заяа. Тэг би энийг яагаад бичлэгт оруулах шийдсэн бэ гэхээр байгу азтай байгаад нөгөө нэг тоглоом ингэж базаж авдаг штеп. Тэр машинаас би ердөө 3 хүн оролдлохоор энэ том хонь хожсон. Тэгээ дээрэс нь бас хумсаа бодулсан. За уушлаарай. Бичлэг рүү орцгоо. Мэдхгүй хүмүүс байгаа гэж магадгүй, мэддэг хүмүүс ч гэж магадгүй, киног нь үзсэн хүмүүс байгаах, үзээгүй ч хүмүүс орж ирж байгаа байх. Багахан хэмжээний спойлер агуулгадаж магадгүй, бүр амар их бол агуулгадахгүй. Би юуг ярих вэ гэхээр ер нь бол жүжигчдийнх нь түүхийг ярих гэж бодсон. Ерөнхий киноныхаа тойм мэдээг хүргэх юм бол 2025 оны 6 сарын 20-нд Netflix дээр анх дэлхийд даяар цацагдсан Sony Pictures Animation-с бүтээсэн амьд хөгжимт адал явдалт фэнтези комеди гинэ. Тус бүтээл нь тайсны K-pop охтын 3 гишүүн Huntrix-ыг харуулж тэд демонтой тэмцэн дотоод сэтгэлээ дамжуулах Honmon хэмээх савлуур дээр дуулах замаар дэлхийг хамгаалдаг байна. Ерөнхийдөө дуулангаа чөтгөрөөдөөс дэлхийг хамгаалдаг хүмүүсийг хамгаалдаг гэсэн. Дүрийн жүжигчид гэх юм бол Руми, Мира, Зой, Жинүү гэсэн. За тэгээд демоны хаан байгаа чөтгөрүүдийн хаан ийм ерөнхийдөө гол дүрийн жүжигчдтэй. Дуунд нь өөр хүмүүс дуу оруулсан, хоолоонд нь өөр хүмүүс дуу оруулсан юм лээ. Яг дуугийн дуулж байгаа тайлсан дээр гараад дуулдаг штеп. Тэр дууг өөр тусдаа нэг хүн. Тэгээд яг ярилцж байгаа хоолоонд дуу оруулж байгаа хэсгийг нь бол өөр бас жүжигчин дуу оруулсан юм байна лээ. Би энэ бичлэгийг хийх болсон шалтгаанаа эхлээд хэлье заяа. Нэгдүгээрт би энэ киног ерөөсө тоохгүйсэн. K-pop тайм байна. K-pop-ийн талаар бас харуулах юм байна. Окей гэл нэг юм роошоогоогүйс аахгүй юу? Тэгсэн чинь Солонгост хүүхдүүд айгууг сонсож эхлээл. K-pop Demon Hunters гэл тэнгүүтлээ ингээд дэлгүүрүүд нь бас тавьж мавал гадаад хүмүүс реакшн хийсэн байсан байхгүй юу? Golden гэдэг дуу байгаа байхгүй юу? Golden дуу бүр нэлээд од олоод тэг би сонсоод үзсэн чинь бүр айгүй гоё дуу шүү. Тэг би хүй энэ дууг ингээд ер нь хин дуулсан юм бол ямар хүн дуулсан юм бол жигийн дуучин нь кастингийг яаж хийсэн юм бол ер нь арын альбомд нь юу болсон бол гэдэг талаар нэлээд жоохон сонирхол төрөөд тэгээ судлаад үзсэн чинь айгүй гоё ариун түүхтэй зүгээр үнээр тасархаа. Тэгээ бүүнөр юу арч болох вэ гэхээр солонгосчууд заяа хэдий гадаадад амьдардаг ч гэсэн гадаад ирхэн шилтэй солонгос хүн ч гэсэн солонгосчууд улс их орондоо ямар их хайртай вэ? Ямар амар үнцэрхэг улс вэ гэдгийг эндээс харж болно. Гол дүрийн Руми гээд дүр байгаа тий. Румид болохоор Arden Chu гэдэг ийм Америк хүн баггүй юу? Гэхдээ аав ээж хоёр нь хоёулаа солонгос хүн. Хүүхдээ Америкт төрүүлсэн юм байлээ. Тэгэхээр Arden Chu бол цэвэр солонгос хүн боловч Америк иргэншилтэй ийм жүжигчин эмэгтэй байгаа. Олон ярилцлаганд байна шүү дээ тийм. Asian American, Korean American буюу солонгос Америк хүн гэж өөрийгөө тодорхойлдог бөгөөд багада Аз гаралтаагаас болж ялхуулан гадуур халтанд тулгарч яснаа нээлттэй ярьдгаа гэж байна. Зөвхөн Аз гэдэг утгаараа ялхуулан гадуур халтанд багаасаа өртсөн учраас энэ зүйлд айгүй эмзэг ханддаг. Тэр нь л айгүй бас үнцэрхэг тим эмэгтэй байлээ. Өөрийнхөө ярилцлаган дээр ингэсэн. Би баг байхдаа ерөөсөө ингээд намайг хүмүүс ялгуурлан гадуурхаад байна. Ингээд намайг ингээд Аз болохоор хүмүүс ингээд надаас юм төлөөд байна гэдэг зүйлийг мдээгүй байсан гинэ. Тэгсэн чинь нэг өдөр багш нь ингээд бүлэг туваасан гэж байна багт. Яаж хуваасан бэ гэсэн чинь за цэнхэр нүдтэй хүүхдүүд ийшээ тэгээд бор нүдтэй хүүхдүүд ийшээ ногоон нүдтэй хүүхдүүд нь ийшээ гэдэг ийм 3 бүлэгт хуваасан юм байна. Гэсэн чинь Arden Chu болохоор окей би бор нүдтэй байх. Бор нүдтэй юм чинь бор нүдтэй хүүхдүүдийн бүлэгт орох юм байна гэд явж исэн чинь багш нь бай зарай. Чи бор нүдтэй биш. Чи бол хар нүдтэй. Чи Аз хүүхэд гэд тусдаа ганцаарангийн нэг зогсоосон гэсэн. Ер нь бол тэндээс ахуулаад хамгийн анхны яг юм ялгуурлан гадуурхалтыг тийм муухай мэдрэмжийг авсан гэж байгаа байхгүй. Тэгэл тэрнээс хойшоо нэлээд олон ингэж ялгуурлан гадуурхалтанд өртдөг байсан болохоор үүний айгүй эсрэг байдаг юм байна лээ. Тэгээ энээсээ болоод
Магадгүй би Солонгост төрсөн бол би Америкт биш Солонгос аав ээжтэй юм чинь Солонгостой би амьдэрсэн бол намайг хүүхдүүд ингэж ялгуулан гадуурхахгүй байсан баг. Яагаад хүмүүс ингэж Аз хүнийг Солонгос хүнийг ингэж гадуурхаж байгаа юм бол гэ амар их боддог байсан гинэ. Тэгээд ер нь бол бууж өгөөгүй одоо хүртэл айгуу сайн тэмцэж байгаа. Өөрийнхөө бүхий л чадах хүрээнд дуу хоолойгоо илэрхийлээд явдаг юм мундаг эмэгтэй лээ. Энэ кино маань ер нь яг англи хэл дээр 100% яригдаад за тэгээд добинг хийгдээд солонгос хэлээр добинг хийгддэг ч юм өөр орны ингээ хэлээр добинг хийгдэж байгаа эсвэл ингээ сабтайтл энэ төр хийгдэж байгаа штеп. Гэтэл эн чинь Холливуудад гарч байгаа англи хэл дээр ингэж ярьж байгаа ч гэсэндээ ард нь ч болохоор солонгос соёлыг бас тодорхой хэмжээнд түгээхийг хүссэн учраас англиар рамен гэхийн оронд рамён гэд шууд солонгос аялгаар нь хэлдэг ч юм уу. Тиймэрхүү юм жижиг деталь дээр бас анхаарсан билээ энэ аюу таалагдсан. Энэ кинонд хамтарч ажилласан, энэ кинонд оролцсон бүх хүмүүс яг солонгос улсыг сурталчлах зорилготой. Солонгос улсын бүхий л гой сайхныг дэлхийд харуулах зорилготой ингэж сэтгэл нэгтэйгээр хийгдсэн тийм бүтээл юм байлээ. Тэг ингээ хоорондоо ингээд уулзаад нэг удаагүй би бинийгээ бараг танихгүй 7 өдрийн өмнө уулзсан гэсэн ч гэсэндээ ингээ шууд ингээд би бинтэй ингээ ярилцж байхдаа шууд ингээл уйлал дотроо байгаа бүх зүйлүүдээ хоорондоо гаргацгаагаал яг нэг юм нэгдэж байгаа зүйл нь яг өөрсдийнх нь улсын хорон байгаад байгаа байхгүй. Бүх хүмүүс улсын хорноосоо багтаа гараа аваад өгсөн. Зарим бүр багаасаа улсын хорондоо очиж үзээгүй ч гэдэг юм уу тий. Хоорондоо уйлаад ирчихсэн. Тэр надад бол амар сэтгэл төрсөн. Энэ жүжигчин маань бүр нилээн авьяастай айгүй мундаг хүн байсан. Гэтэ тэрийг ингээд цол гуншингийн дурдах юм бол бүр энэ бичлэг хитэн цаг үргэлжлэнэ. Тийм учраас хамгийн сонирхолтой ганцхан баримтыг нь авчирсан байгаа. Тэр нь юу вэ гэхлээрээ покер тоглодог. Тэгээ 2024 онд PGT Championship 2 дугаар байр эзэлж $200,000 шагнал авсан ийм гайхалтай. Бүр ингээд хобби сонирхлууд нь янз бүрийн заяа. Бизнес хийж үтсэн, тэг жүжигчин, тэг ийм зэрлэг хоббитай юм мундаг эмэгтэй байлээ. Миний дараагийн онцлог хүн болохоор энэ киноны продюсер байгаа. Продюсер эмэгтэй мань болохоор Арден Чуг бодох юм бол айгүй хүчтэй эмэгтэй гэж би тодорхойлно. Яагаад гэвэл багадаа ер нь бол бас яг адилхан гэр бүлтэйгээ ингээд Америк руу цагаачлаад явцсан. Жохон хэцүү амьдралтай тэгсэн ч гэсэн ээж нь ингээд юм жижигэн тосгонд бүүнээр амьдардаг байсан юм байна лээ. Тэгээ ээж нь хичээлд нь явхад нь ингээ хоол бэлдээд өгөөд явуулдаг. Тэгээд хоол нь болохоор яг л солонгос хүмүүс иддэг будаа бол байн гордог. Тэгээд булгуугийн айгуу хийж өгдөг байсан гэсэн. Тэгсэн чинь найзууд нь нэг өдөр сургууль дээр нь очиод хэлсэн гэсэн. Чи яагаад дандаа будаа иддэв? Чи яагаад дандаа нэг юм сонирм ах иддэв? Тэгээ ингээ асуусан чинь нөгөө охин маань нөгөө энэ продюсер ихч маань багта жоохон бага насны хүүхдээс мөрчлөөсөө амар мундаг. Би солонгос хүн. Солонгосчууд будаа иддэг. Чи энэ булгуугийг идээд үз. Энэ будааг идээд үз. Үнэхээр амттай. Энэ дэлхийн баг бүх хүн булгуугээд баг дуртаах. Зүгээр л идээд үз. Тэгээ ингээд найзуудтаа ер нь найзуудынхаа сэтгэлгээг бас айгуу сайн өөрчилж ирсэн гэсэн. Тэгээ найзууд ингээд гэрт нь хурж ирж штэ. Тэгэхээр ингээд солонгос хүмүүс гутлаа тайлж ордог штэ. Тэнгүүд найзууд нь яагаад гэртээ гутлаа тайлж ороод байгаа юм? Яагаад бид нар ингээд гутлаа тайлж орох хэвтэй. Энд чинь Америк штэ гэж хэлж яхад нь нөгөө нэг продюсер эмэгтэй маань жоохон доо. Хичнээн Америк ч гэсэндээ энэ бол солонгос хүмүүс ингээр. Энд солонгос хүмүүс амьдардаг. Тийм учраас манай солонгос улсын соёл нь гутлаа тайлж орох хэвтэй байдаг. Тэгэхээр гутлаа тайлаад орцгоо. Гэж шууд ингэж хэлдэг байсан. Тэгээ энэ нь ч гэсэн шууд ингэж хэлж байгаа нь бас айгүй мундаг байгааз. Тэгээ тэр утгаараа найзууд нь ч гэсэн ингэж энэ продюсер эмэгтэйг болохоор нэлээ ингээ өөр нүдээр харж эхэлсэн гэсэн. Энэ киног сонсоод зохиол нь юм байна. Ийм ингээ концепцээр явагдах юм байна гэдгийг сонсонготлаа. Окей, тэгвэл Солонгост хамгийн шилдэг entertainment-тай, production-тай, хамгийн шилдэг продюсертэй ажиллах ёстой. K-pop салбарт хамгийн шилдэгтэй нь бид нар тэгвэл хамтарч ажиллах ёстой. Гэт шууд Black Label-тэй холбогдсон гэсэн. Тэр дундаа ингээд Teddy продюсертэй. Teddy Ubba гэж яриад байгаа шүү дээ. Teddy Ubba ихэр амар гой сонсогдож байгаас болно. Тэгээ Teddy Ubba болохоор ингээд маш алдартай одоогийн K-pop айдлуудаас им inspiration аваад гоё санаа аваад энэ бүх зүйлүүдийг ингэж бэлдэж ерөнхий өнгө төрхийг ингэж гаргасан юм бэлээ. За энэ дундаа Twice орж байгаа, Blackpink орж байгаа, өөр ингээ бусад зөндөө олон алдартай юм K-pop айдлуудаас санаа авч хийсэн гэсэн. Дараачийн миний онцлог хүн болохоор найруулагч байгаа. Найруулагч эмэгтэй мань болохоор солонгос нэрийн нь болохоор Кан Минжи гэдэг. Тэгээд Америкт болохоор Меги Кан гэж дууддаг юм байлээ. Тэгээд солонгост төрөөд 5 настайдаа Америк руу явж исэн юм байна.
Тийм учраас Солонгосын талаараас нэг сайн мэдэхгүй энэ бүтээлээ хийж явахдаа жирэмсэн байсан гэсэн. Охин гэдгийг мэдээд тэгээ ерөнхийдөө энэ бүтээлээ хамгийн сүүлдээ гаргахдаа Румигийн нөгөө нэг бага насны дүр агаад тэрийг охиныхоо дүрээр ингэж хийсэн юм байна лээ. Найруулагчийн зүгээс харахад биш үү те анимашнд харагдаад байдаггүй тэр болгон байгаад байдаггүй жижиг деталуудыг гаргая гэж зорьсон. Ялангуяа энэ чинь Солонгос улсыг англиар л яриад байгаа болохоос ш тэр чинь зөвхөн Солонгосын соёл яг Солонгос дотор өрнөд байгаа байхгүй юу? Солонгос улс дотор. Тийм учраас анимашн дээр ингэж харагдаад байдаггүй гараад байдаггүй зүйлүүдийг онцлохыг хичээсэн. Жишээлбэл тэр рамён, тэр жигнэмгүүд, тэр уух юм, тэр намсан тавар тэр мөрийг бол үнэхээр гайхалтай харуулсан байлээ. Тэгээ анхандаа энэ анимашн шүү дээ. Ерөөс ийм байгаагүй том хүмүүст чиглэсэн тийм жижиг бүтээл гэж бодож исэн гэсэн өөр болохоор. Тэгээд энэ бүтээлээ Sony-гийн захирал Кристен Бэлс гэдэг хүнтэй ярилцаад үзсэн чинь тэр хүн "No, энэ ерөөсөө ч ийм бүтээл биш. Энийг маш томоор харах хэрэгтэй. Энэ үнэхээр өргөн цар хүрээтэй, үнэхээр амжилт олж чадхаар бүтээлээ" гэж хэлээд ер нь бол ийм өргөн далаацтай томоор эхлүүлсэн юм билээ. Найруулагчийн хамгийн их санаа зовж исэн зүйл юу вэ гэхлээрээ надад ийм зүйл хийх эрх байгаа юу? Би 5 настайгаас ахуулаад улсын орноо орхиод явцсан. Бараг ингээд өөр улсын хүн болсон. Гэтэл надад ингээд Солонгос улсыг төлөөлөд Холливуудад бүр ингээд Солонгос улсыг төлөөлөд энэ анимашн хийгээд дэлхийд Солонгосыг ингэж сурталчлаад явах надад эрх байгаа юу? Би ер нь 100 юм хийгээд гэнэ үү, буруу юм хийгээд гэнэ үү? Энэ одоо миний бүтээл одоо энэ гаргаж байгаа энэ анимашн маань Солонгос хүмүүс таалагдах болов уу? Энэ үнэхээр амар сэтгэлийн зовж исэн гэсэн. Тэг ингээд дэлхийд гаргацсан, Холливуудад гаргацсан. Тэг тэр хүмүүс таалах нь чухал биш. Солонгос хүмүүс энийг гоёор хүлээж авах болов уу гэдэг нэг эмзэглэл нэг юм айзас байсан гэсэн. Тэгсэн чинь солонгосчууд үнэхээр дуртай хүлээж авсан. Үнэхээр гоё бүтээл байна гэд ам сайтай байгаа. Та нарт хэлсэн шүү дээ. Румид нөгөө дуу оруулсан хүн 2 гэд дууг нь болохоор Америк иргэншилтэй Америк хүн гэж явдаг. Гэтэ ер нь бол солонгос хүн байгаа шүү. EJ гэдэг юм нэртэй ай зохиогч юм байна лээ. SM Entertainment бэлтгэгдэж хийжсэн. Ер нь бол энэ хүнээс олж би энэ бичлэгийг хий гэж зорьсон. Үнэхээр гайхалтай холоотой. Сонирхолтой зүйл гэх юм бол дуугаа явуулаад тэгээд цаанаас нь болохоор approved болсон. Окей, энэ дунд болох юм байна. Одоо оргил хэсгийг нь явуулах хэрэгтэй байна. Тэгсэн чинь яг энэ үед Японд байсан гэсэн. Буудалж байгаа газартай байж исэн Airbnb гэдээ байдаг шүү дээ. Нэг юм яг буудал бол биш. Тэгэхээр хавийнх нь газар ингээ гэр бүлээрээ хүмүүс айгүйх амьдардаг, айгүй чимээгүй газар байсан гинэ. Гэсэн чинь бүр амар өндөр тооноор ингээд дуулах хэрэг гараад дүүрсэн гээл дуулсан гэсэн. I was like, because I purposely put my headphones and when I took it off, I heard someone like, Nani? Like, someone outside. Nani? Like, they were just like, but I had to finish the song. Яг тэгсэн. Энд чи юу болоод байна? Юу хаанаас юм дуу гараад тэгээ энэ үед айгу сонирхолтой. Ер нь бол жоох ингээд юм айдтайсэн мөрчлөөс айгу сонирхолтой байсан. Дараагийн нь болохоор чөтгөрийн хааны дүр талхлаарэ нөхөө ах маань дуу оруулжээ. Солонгосорч дуу оруулсан, англиарч дуу оруулсан. Тэгээ доббинг хүртэл хийсэн юм байна лээ. Айгу мундаг байгааз. Тэгээ Netflix болохоор ярилцлага өгөхдөө ер нь бага насны хүүхэд үзэхэд тохиромжгүй кинонд айгуух тоглолтгоо. Тэр нь юу гэж байгаа юм гэхээр айгуух алаан хитан ихтэй цус нууж гарсан нэг тиймэрхүү кинонд айгуух тоглолтог учраас 12 настай хүүхдтэйгээ хамт өөрийнхөө орсон киног үзэх ер нь боломжгүй айгуух хэцүү байдаг гэсэн гинэ. Энэ удаад анимашн юм чинь ингээ хүүтэйгээ гоё үзэж болохоор кино боллоо гэж бодоод айгуу сэтгэл өйг байсан, дээгүүр байсан гинэ. Тэгсэн чинь хүүхэд нь ааваасаа асууж гин. "Аа та яг хин юм бэ? Хиндэн дуу оруулсан юм бэ?" гэж асуусан чинь аав нөгөө нэг чөтгөрийн хаан баггүй юу? Дэмний хаанд ингээ дуу оруулсан гэсэн чинь хүүхэд нь шууд "За ер нь би үзэх боллоо" гэсэн. Яагаад яачаа гэсэн чинь та бүгднгийн ингээд идээд алаад байдаг гэсэн. Нөө Squid Game дээр хүртэл ер нь бол бас Squid Game-ийг чинь жоо хүүхд үзэх боломжгүй шүү дээ ясгүй. Тэгсэн ч гэсэн ингээд дэлхийн нэг дээр үзэж байгаа юм чи хүүхдүүд нь ингээд хүүхд нь найзаа сайж бай ингээд хүмүүсээ сонсцсон л байгаа ингээд уцааг үлгээд явж хад гарч ижил таарна. Гэтэл бас аав нэг тийм ингээд хүн алаад ээж байгаа байхгүй. Тэгвэл хоёлаа энэ анимашн дээр хоёлаа хамт гоё үзэж болно. Аав энэ анимашн ингээд тоглосон байхгүй, дуугаар болсон байхгүй гэ. Тэгээ үзэх гэсэн чи аавд бас яг ингээд эсрэг талын дүр хүн алдаг болж таарад аавын хорсон киног үзэхгүй гэдгсэн гэсэн. Өөр сонирхолтой фактууд гэх юм бол анимашнд дуу оруулж байгаа жүжигчд байна өөрсдөө ямар солонгос гомонд дуртай юм бэ гэж асуусан. Румид дуу оруулсан манай Мартин Чу болохоор Юггэжан тэгээд Шин Рамёнд дуртай гэсэн. EJ болохоор Шин Рамёнд дуртай гэсэн. Мирад дуу оруулсан жүжигч маань болохоор бас адилхан Шин Рамён. Зойд дуу оруулсан Южион жүжигч маань болохоор
Жинрамен тэгээд гумтан гэсэн заяа. Өөр сонирхолтой баримт гэх юм бол нэгдүгээр K-pop одууд дууг нь бол coverлож дуулж байгаа. Дууг нь coverлож дуулаад хоолойныхоо хүч чадлыг сорж байна. За жишээлбэл Ellie, тэгээ Mamamoo хамтлагийн ахлагч, тэгээ Eve хамтлагийн бас ахлагч. За мөн Twice хамтлаг бол айгүй чухал үүрэг ролтой оролцсон, дууг нь дуулсан. Тэгээд ер нь бол надад айгүй таалагдсан cover гэх юм бол Ellie-гийн cover, тэгээд Mamamoo хамтлагийн ахлагчийн cover бас нэлээд таалагдсан. Тэгчин бүр амар том маркетинг байхгүй юу? Тэгээ бүхэлдэн тэр одуудын фэнүүд нь cover дууг сонсоод тэг шууд тэр одоо киног үзэх сэтэл төрөх байхгүй, шууд тэр киног хайж үзэх байхгүй. Тэгэхээр энэ бол айгүй мундаг сурталчилгаа, маркетинг. За тэгээд инфлюенсерүүд мөн cover бүжиг хийж байгаа, makeup, hair style-ийн дагаж дуурайж хийж байгаа reels-үүд зөндөө байгаа. За мөн Twice хамтлагийн гишүүд сая би хэлсэн дуугийн дуулсан. Тэгээд нэг хэсэг дээр хамтлагаараа reaction видео хийж исэн. Айгуу сонирхолтой ярьсан зүйл нь юу вэ гэхээр нөгөө нэг манай Rumi Мира Зои 3 чинь яг өрөөлөөгөө ордог штэ, өөртөөхөө байралдаг өрөөлөө ороод ингээд шинэ хувцас муцаа өмсч үздэг. Тэгсэн чинь тэр нь харангуутлаа шууд Twice хамтлагийн гишүүд ингэсэн цаа. Хүшээ 3 чинь бидний байралдаг өрөөнөөс илүү гоё тансаг газар амьдарч штэ. GYP-нийг бодно агаа гэсэн цаа. Ер нь жог хэлбэрээр тэгэж хэлсэн. Өөр бас нэг юм ярилцлага байсан байхгүй юу? Тэрэн дээр K-pop idol-уудыг авчирж агаад бас ингэж гоё сонирхолтой яриа өрнүүлдэг тийм нэвтрүүлэг байсан. Тэр нэвтрүүлэг дээр ингээд нэрээ та нар K-pop Demon Hunters-ыг үзсэн үү? Тэгээд тэр хэрэг үзсэн бол тэрэн дээр ингээд гардаг шиг гарын үсгээ зурж исэн чинь хөвгүүдийн хамтлаг гинт гарч ирээд хамаг юм ингээд баллаад бүх анхаарлыг нь өөр дээрээ татаад тэгэд эрэгтэй эмэгтэйгээрээ сөөлжүүлж суугаад хамт гарын үсгээ зурах боломжтой юу? Үнэхээр энэ бодит амьдрал дээр биелэх боломжтой гэж асуусан. Тэгсэн чинь хариултанд нь K-pop idol-ууд бол энэ бол хизээч боломжгүй зүйл. Бүр хизээч боломжгүй зүйл гэж хэлсэн. Мэдээж хэрэг боломжгүй л хальта. Тэгээд эрэгтэй хамтлаг байсан ч эмэгтэй хамтлагууд байсан ч гэсэн хоорондоо тэгэж хамт фэн уулзалт, хамт одоо гарын үсэг зуралт энэ хийдэггүй гинэ. Тэгээд гэсэн чинь нөгөө нэг ярилцлага авч исэн хүн нь тэгвэл бүр нэг entertainment яах. Одоо жишээлбэл YG-гийн яг YG-д байдаг хоёр хамтлаг Baby Monster, Blackpink хоёр ижилхэн гарын үсгээ зураад хамтдаа ингээд цуг байж агаад фэн уулзалт хийх боломжтой юу гэж асууж байгаатай адилхан байхгүй юу? Тэгсэн чинь үгүй. Ер нь л тийх ямарч боломжгүй байдаг гэсэн. Америкт нэгэн K-pop Cloud Golden Dog тавихад хүмүүс хэрхэн яаж хүлээж авч байгааг өнөөдөр сонсгоё. За тэгээд дүгнэлтэнд нь гэх юм бол K-pop Demon Hunters нь зөвхөн кино биш. K-pop соёл, үндэсний домог, тэгээ виртуал чиг хандлага 3-ыг нэгтгэсэн амжилттай бүтээл юм аа. Анимашн хөгжлийг шинэ шатанд гаргаж чадсан бүтээл гэж бол үнэлж байгаа юм байлээ. Тэгээ миний бодлоор хүмүүс өөртөө хийж чадах зүйл дээр ямар сайн нэгдэж чаддсан юм бэ те. Тэгээ тэр нь бүр хүлтэн улс их орныхоо төлөө ямар амар нэгдэж чаддсан юм бэ гэдгийг би харсан. Гадаад руу гараад яваад өгсөн монгол хүүхдүүд байгаа шүү дээ. Эсвэл багасаа гадаадд өссөн монгол хүүхдүүд ч гэдэм үү. Эсвэл гадаадд төрсэн монгол хүүхдүүд ч гэдэм үү. Тэр хүүхдүүд ингээд том болоод, мундаг болоод өөрсдөө хийж чадах хүрээнд монгол улсынхаа нэрийг ингэж мундаг гаргаж чадах болов. Ер нь ингээд бид нар улс их орныхоо төлөө юу хийж чадах бол гэсэн нэг тийм бодол төрсөн. Тэгээд та бүхэн таалагдсан бол лайк дараарай мөн өөр гоё ядад хэлмээр байгаа зүйлийнх нь бол миний Instagram-ийн чатаар ороод ирж болно шүү за. Чатаар чөлөөтэй өөрхөөс нас сэтгэлээ илэрхийлээд надтай гоё чатлаад гоё миний бичлэгийн талаар ярилцаж болно. Иймэрхүү мэдээлэлүүд бэлтгэлээ. Тэгээ та нарт өөр гоё сонирхолтой мэдээлэлүүд энэ ноттой бас хуваалцаарай. Дараагийн бичлэг хүртлээр түр бай.